Баярлалаа. За Америк нэгдсэн улсын дээрх шийдвэр одоо Монгол улсад хэрхэн дам нөлөө үзүүлэх, ямар арга хэмжээ авах нь зүйтэй талаар ерөнхий сайд үндэсний аюулгүй байдлын зөвлөлт энэ талаар мэдээлэл өгч танилцуулсан гэсэн мэдээлэл байна. За Монгол улсын хувьд нүүрсний үнийг хэд өдрөгөөр төсөөлж, төсөвт тусгасан нь төсөв тасалдах эрсдэл үүсгэлээ. За ийм цаг үед хэмнэж болох зардлуудаа хэмнэж төсөвт тодтгол хийж хөрөнгө оруулалтуудыг одоо эренблэхийн чухлыг эдийн засгчид зөвлөж байна. Аль болох одоо нөгөө төлөвснөөсөө баг зарцуулах гэдэг юм уу, урсгал зардлуудыг зарим тохиолдолд зарцаах, эсвэргээрээ хөрөнгө оруулалтын том төслүүдээс нөгөө ирэмблэнэ гэж яриад байдаг. Тэгээ ирэмблж яагаад за яг аль төслүүд өнөө маргааштай тун шаардлага, яаралтай шаардлагатай байна гэдгийг хараад бусад төслүүдээ бол дараа жил рүү эхлэлтийн хойшлуулж шилжүүлэгч гэдэг юм уу, иймэрхүү байдлаар тодорхой зохицуултууд хийсэн тохиолдолд бол төсвийн алдагдал харьцангуй байхгүйгээр явах боломж байгаа. Төсөвд орж ирэх орлого төлөвснөөсөө тасарна. Одоо нэг их найдаар тасрах юм уу, хоёр их найдаар тасрах юм уу? Тэрийг бол яг одоо бол хэлж мэдэхгүй байна. Ер нь том дүнгээр тасарна. Тийм болохоор бид нэр элдв тийм хэрэгтэй хэрэггүй мөрөөдлийн янз бүрийн зарцуулалтаа төслүүдэд зогсоох. Хоёрдугаарт нь урсгал зардал дээр бас ухаалаг хандж хяналтаа дахиад хасах тэр тал руу орж таарах байх. Товчхондоо Америк нэгдсэн улс Монгол улсын бранд тогтоож байгаа 10% татвар нь бидэнд төдийлөн санхүүгийн асуудал үүсэхгүй. Харин Монголын гол худалдаа авагч бүгд найрамдах Хятад улсын эдийн засаг саарах, нүүрсний эрэлт буурах зэрэг нь олон эрсдлийг Монголд агуулна. Гэхдээ төсөв тодтохгүйгээр төрийн өмчт компаниуд хэмнэж болох хойшлуулж болно гэж үзсэн нийтдээ 500 гаруй сая долларын хөрөнгө оруулалтаа хязгаарлалт оруулжээ. Ер нь ганц манай улс ч гэдэг үе дэлхийн нийтэд маш том одоо ийм дараагийн цохил за эдийн засгийн хүндрэл сорилтыг авчрах ийм дохио болж байна гэж үзэж болно. За экспортон дээр илүү анхаарч, за мөн импортон дээр бид эренбэл цаг хугацааны хувьд одоо хойшлуулах, зогсоох, эренблэх ийм асуудлууд гарч ирж байна. Төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн зардал дээр бол ямар нэг одоо эрсдэл гарах юм бол гараагүй байна. Тийм учраас одоо яаран одоо нэгэнт төсвийн суур хуулийн дээр заасан нөхцөл үүсээгүй үед бол тодтголын асуудал бол ярих эрт байна. За нөхцөл бүрдсэн тохиолдлуудад тодтгол хийхэд бол ямар нэг саад байхгүй энэ дээр яралтайгаад явах гэсэн. Сангийн сайдын зүгээс экспортыг нэмэгдүүлэх хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг ахалж байна. Ажлын хэсгийн үр дүнд 3 дугаар сард экспортын дүн 253 сая доллар боллоо гэж тайлгналаа. Гэвч өнгөрсөн оны үетэй харьцуулахад нүүрсний үнж тоо хэмжээч буурсан тул ажлын хэсэг сайн ажиллаж байна гэж дүгнэх өрөөсгөлөө. Дэлхийн эдийн засаг тэр чигтээ удаашрч байгаа энэ цаг үед Монгол улс худалдааны бодлогоо нарийн төлөвлөж, хэмнэж, зарлаа танаж, погроолгүй цаг үеэ мэдэрсэн алхмад хийх нь чухал байна.